Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 4-р сарын 2-ны өдөр дугаар 81 төрийн ордон Улаанбаатар хот ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай. Монголчуудын өвөг хүннүү дээдсийн алтан шарил мөр улбааг хэвлийдээ хадгалсан үлгий дагшин нутаг их түүхийн голомт болсон өн эртний тахилгад тайрхан ноён уулыг дээдлэн шүтэх тулгар төрийн түүх шасцар өв соёлыг хайрлан хамгаалах үндэсний үзэл дархлаа ухамсар бахархлыг дэвжэн дэлгэрүүлэх зорилгоор иргэд олон нийт иргэний нийгмийн байгууллага эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж Монгол түмний үеийн үед улиран хадгалсаар ирсэн саншил соёл урдын журмыг баримтлан төрт ёс түүхэн уламжлалыг хүндэтгэн Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг соёлын үеийг хамгаалах тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11-ийн 1 11-ийн 1-ийн 3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгоно. Монголын тулгар төр хүннүү гүрэн байгуулагдсны 2230 жилийн ог тохиолдуулан Сэлэнг аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сүмийн нутагт байрлах ноён уулыг төрийн тахилгатай болгосугаа. Монголын тулгар төр хүннүү дээдсийн түүх, цадиг, өв соёлыг судалж тогтоох, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах ажлыг гүнзгийрүүлж өргөжүүлэхийг төрийн ба төрийн бус эрдэм шинжилгээний болон түүх соёлын байгууллагууд ард иргэдэд уриалсугаа. Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлагаар баталсан төрийн тахилгатай уул авааны тэнгэрийг таах тахилгын ёслолын журам 2012 оны 181 дугаар зарлагаар баталсан төрийн тахилгатай уул хайрхны төрийн ёслол үйлдэх хуваарийг шинжилэн батлуулахыг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үлзий хүүгийн шижирт үүрэг болгосугаа. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батбулга, Шархүүгийн оргил, Сэлэнг аймгийн засаг дарга. Зүрэн дөржин Жамбал сүрэн, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. Даштаваагийн Гамболд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга. Дүгрийн Иргэдэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч. Бямб сүрэнгийн Даваацран, соёлын үеийн газрын дарга. Монголчуудаа түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнуудаа миний бие хуулиар олгогдсон эрх үүргийнхаа дагуу хүннүү гүрэн байгуулагдсны 2230 жилийн ог тохиолдуулан Сэлэнг аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сүмийн нутагт дэвсгэрт орших ноён уулыг төрийн тахилгатай болгох зарилгыг буулгадаа хүлээн авахдаа. Ноён уул бол монголчуудын өвөг хүннүү дээдсийн алтан шарил мөр улбаа төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан үлгий дагшин нутаг их түүхийн голомт болсон энэ үртний тахилгад хайрхан билээ. Бидний өвөг хүннүү гүрний өв соёлыг хадгалсан ноён ууланд орших булшийг 1912 онд Монгол орны нийгэмлэгийн техникч А. Боллоод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач К. Коцловын удирдсан Монгол төвдийн газар зүүн шинжилгээний анги ирж ноён ууланд хүннүүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна. Ноён уулын баруун талын сүжигт өмнөд талын журамт, зүүн талын хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой байлаа. Эдгээрийг дурдвал 1. Хүннүүгийн угсаатны бүтэц угсаа гарвал. 2. Нийгмийн бүтэц төрийн зохион байгуулалт. 3. Хүннүүгийн түүхийн он цаг дараалал. 4. Хүннүүгийн амьдрал аж ахуйн хэв маяг. 5. Хүннүү гүрний газар зүйн байрлал. 6.
Аз, Европын улсуудтай тогтоосон хүннүү гүрний харилцаа зэрэг юм а. Өнөө хүртэл хүннүү гүрэнд хамаарах 7000 гаруй булш олдсны ихэнх нь гол төлөв, язгууртан, их стэйцийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол хүннүү гүрний үндэс нутаг, засаг захиргааны төв гарцаагүй хүн болохыг нотолж байгаа юм а. Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, ховдос, оршуулгын зан үйл зэрэг нь хүннүүгийн залгамж, хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ. Учир юмд Монгол бидний дээд язгуур хүннүү гүрний түүх соёлыг агуулсан байгалийн үзэмж тогтоц бүхий эртний түүхт ноён уулыг байгаль түүхийн дархан газар хэмээн үзэж Монгол түмний үеийн үед улиран хадгалсаар ирсэн заншил, соёл, урдын журмыг баримтлан төр төс түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарилгыг гаргалаа. Тахилган зан үйл төдий зүйл биш юм а. Энэ бол байгаль, соёл, их түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж төрийн санахой бодлого болгон хойчуд дамжуулж байдаг цогт ийм үйл ажиллагаа юм а. Эртний энэ сайхан уламжлалын дагуу ноён уулыг төрийн тахилгатай болгож байна. Төрийн албан тушаалтан үүрэгтнүүдээ, ард иргэдээ бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илдэх хүндлэл бахархлын үндсэн суурь юм а. Соёл түүхийн агуу их гэрч нотлохыг хадгалж агуулж ирсэн ноён уулыг хамгаалах нь эрхэм бүрийн Монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч хүлээн авах тоо. Мөнх тэнгэрийн хүчин доор язгуур дээдсийн сүл темир биднийг хашид дэвэж Монгол улс, Монголын соёл түүх өнөд оршгэ. Монгол улсын төрийн дуулал